Дорны намуухан матхан тэнгэрмэ хангараахан эцэгэш хамтаа цармангэ багтааж төстэйдэ отон тэнгэрмэ Амбог дуулынхнараа дөвлийн дэдэмгэл онцгоод талын сүй зуландан цуны солон гавдарсан орхон сэлэнгийн саваар намрын сэрүүд атхад орон гашууны хүчээр хаврын цашгин хайлбагдсан эргэх дөрвөлрэлдэн тэлжсэн хаяатай эрдмийн дөрвөн ууландан тулж утсан гэлтэй их орны минь дөрвөн зүг 8 зогсод амьдрч буй Монгол цан болон таапэндэ сар шины мэндийг өргөн дэвшүүлье. Харшгүй хүчит эренгийн бөхчүүтэй аммаг мандалтаа сар дэдистэй хатурд тэрэн түшээлтэй уран ойлг бүсэг үчүүдтэй Отон тохордон тэсийн хөлгүүтэй ухаантардан оюуны ихүүтэй Түүхтэй хот амттай хоттой нэргэн хувилгаатай орныг харигч хүүтэй оорын автар цуутнуудтай
өргөл улсын эзэн Отгон тэнгэрээсээ адис шалгавтай Захын нутгаар угссан алдартай сууднууд маань Шинман хандуржиг өргөнөөс тавхандээ инхүү галтай хажилийн мэндийг өргөн бишүүж мэдчилгэл бэлэн боллоо. Гэрэл тэрээдүйн саруул замтай гэгийн үлсийн цагаан мөртөө оюунлаг зохинчуудынхаа энэ өдрийн төмөн амгаланг айлтгая. Өнгөрч буй гал бичин жилд зохинчууд маань өнтөө сайхан үйлчиж алтан унжлах тэмээх дахиад жилтэйгээ золгож байна. Захан нутгийн зон олон маань өнгөрсөн намар өвлийнхөө бэлтгэлийг амжилттай сайн хангасан энэ үйлдэл өнтөө сайхан үйлчиж байгаа. Ингээд нийт Монгол даяар цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа захынчуудаа нийт монголчуудаа захынчууд сонголныхоо халуун мэндийг өргөн дэвшүүлж огтон ирж байгаа гал жилдээ ажил үйлсэн өдрөг ахуй амьдрал нь ад жаргалаа дүүрэн байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Хаврын тэргүүн сарын сар шинийхэн баярт өргөө хотлороо өргөн дэлгэр сайхан шинэлээрэ. Отгон тэнгэрэмээ Өнөөдөр Монгол эх орны маань их итгэлийн хоймор энэ одоо Захын нутгаас олон сайхан одоо ерөнхийлөгчдөр төрөн гарсан байдаг. Одоо та бүхнийхөө мөн Монгол улсын анхны ерөнхийлөгч Улсулмаагийн очир утгаа тэнийг хүндэтгэн өргөж байна. Ирж байгаа аль дахиад жилдээ аз жаргалтай амжилт бүтээлтэй санаж мөрөөдөж хий бүтээе гэж бодож явдаг бүхэн чинь ясаар болж сайн сайхан амьдралыг өөрснөө зохицлон одоо бүтээж дахиад жилдээ их амжилттай эрүүлэнг аз жаргалтай сайн сайхан байхын ерөөлийг хүргье. Тэгээд Монгол нутагт бүхэл аймаг суманд байж байгаа манай Захны аралтай хтүү нартаа бас одоо энэ шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Тэгээд ер нь захынчуудынхаа нэрийн өмнөөс бүх монголчуудаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж өрөөё. За Отгон тэнгэр харихнараа үс манай Захын нутг бол олон очир баттай. Тэгээд өнөөдрийн энэ сайхан хойморд заларсан олон алдартай сууднуудын маань хамгийн одоо анх мэдуулах төр нийгмийн нэр зүтгэлтэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гомжбын очир утгаа таныг ууцаан одоо таллах нь хэмээн хүрье. Би бол одоо 90 болсондор ирсэн хүн 1938 онд одоо Захын аймгийн нэмэр сумд анх баг сургууль байгуулагдсан. Тэр 38 оны баг сургуулийн анхны 25 сурагчийн нэг нь одоо би юм л да. За одоо ингээд эргээд бодох бол одоо Захын аймаг тэрвэр 7 жилийн 2 дунд сургуультай нэг нь нөмөр нэг нь аймгийн төвдөр одоо бол сум болгон 7 жилийн дунд сургууль 10 жилийн дунд сургууль бүх аймаг тийм болсон. За ингээд аваад үжилээ зэрэг байж тээ өнгөрсөн одоо хугацаанд бол энэ улс орны за ямар ч байсан би зүгээр соёлын талаас нь аваад үзэх юм бол үнэхээр өсрөнгөө өсвөл хийшээ. Энэ одоо би Захын нутгийнхаа бүх ард түмэнд Монголын нийт ард түмэнд энэ гарч байгаа одоо дахиад жилдээ энэ хамгаалан сайн сайхан байхыг одоо ерөөлийг өргөн дэвшүүлье. Утаа гаргаад ирлээ. За баруун талын авсан сая зүүн талтай хүний баруун талын үнэхээр яртай
сайхан байгаа юм байна. Тэр Монцог сан бол Батцэрэг Начингийн зүүн талтай учраас ганцхан зөрүүл татаж баруун хонголоод тэр жигтэн нэлээд дээр гаргаж ирээд ямар ч одоо ачих хариу хийх нөхцөлгүй байдлаар хүлээн авч байна. За өргөсөн туудлаа. Саараар үсэлжээ. Улсын зам баяр чавлан давж улсын гарцаг баасан дөрж өгшөрлөө. За завхан аймгийн өмөр сумын харьяа тагнуулын хязгаарлалтын эрчим спортын орооны бүх махкалын баяр чавлан улсын гарцаг баасан дөрж орнаймд давж Монгол улсын гарцлын боловсруулангада завхан нутаг бол улсын гарц цэрэн бунцэг санхны гарцуудыг гардаж авч байсан бол өнөөдөр хоёр дахь гартаа ямарч байсан бол гэдэж авч байна. За тэгээ баяр чавлан бол цаашаа амар гарцлын төлөөлж төлөөж барилах боломжтой арал цацтай сайхан бүх. За утгалаа. За суулцлаа. За улсын эцэг гончиг дамбал авал улсын авраг мөн болсонгаа. За ингээ хоёр бүхний барилгааны дахин харъя. Монгол улсын өсгөдөр начин гончиг дамбал 8 давж Монгол улсын гарц цолны улсуудыг хангалаа. За одоо арсын даваад ирсэн барилга. За баярлалаа хэмнээ. Хоёр удаагаар цахнаас одоо гарц болсон хөлтэй гараа сайхны хэмжээд амдуусаар байгаа түнч одтой хиймэлтэй байна да. Манай шинж хиймэлтэй чиглэлтэй анзаагийн гэсэн бүх улсын начин яргал сайхан улсын гард гам баахраар 8 давж гарц болны байна. За өнөөдөр энэ Алтан хоймроос Завхан нутгийнхаа хөгжлийг, Монгол улсынхаа хөгжлийг хөлийн дөрөв гарын ганцхан түргэлжсэн төр нийгмийн эрд зүтгэлтэн одоо 3-3 очир батус төрөлцөн гэрсэн байгаа нь их бэлгшээлтэй юм уу гэж бодож байна. Одоо та бүхэн өмнө Завхан аймгийн засаг даргаасан Бигзийн очир батгаа таныг би хүндэтгэн өрье. За Завхан аймаг бол говь хангаа тэгшэрсэн сайхан нутаг, уул устай, элис мангамтай, булаг шаналтай, гол горхтой, нуур цөөрөмтэй, ёстой 10% тэгшгэн төрсэн сайхан нутгаа. Энд хүн эзэн хичээл заяа хичээн хичээл завханчууд маань хичээн сайн ажиллана, хичнээн их хөдөлмөрлөн тэр хэмжээгээр тав амьдрал аз жаргал нэмэгдэнэ гэдгийг би өөрөө тэнд 10 жил одоо тав хүнтэй байсны үед энийг сайн ойлгож ойтондоо шингээж авсан байсан юм аа. Бидэнтэй хамтран ажиллаж байсан манай Завхан аймгийн хөдөлмөрч тэнд өнөөдөр бүтээж байгаа хатууж бэрхшээл сөхрөөгүй тэр ордон тэр залуучууд тэр хамт наснд энэ гарч байгаа гал дахиад живдээ аз жаргалтай сэтгэл өөдрөг жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсэн өрөөж байна. Atın düngerime Миний бие Завхан аймгийн цагаахан сумын Ширээгийн голын өндийгээр хөлнөцгөн гүйж явсан хүн өнөөдөр бас их орныхоо шинжлэх ухааныг дэлхийн дэвшинд гаргаж ард олноос төр засгаас өндөр шагнал авсандаа бас баяртай явдаг. Ингээд та бүхэн Отгон тэнгэр хайрхныхаа оройгоос бүх Монголынхаа ард түмэнд ажилсаг Завхан нутгийнхаа малчин ард түмэндээ аж жаргал хамгийн сайн сайхан бүхнийг өсөн өрөөж улам өөдөө дэвшин амьдрал нь улам сайжирч улам баяр баясгалтай улам мал сүрэгтэй олон олуулаа болж амьдрах нь дэтгэн явахын үзэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.
Өнөөдрөнд олон сайхан наснууд, олон сайхан одоо дэвсгийн нэр зүтгэлнүүд, олон алдартай суутнууд маань одоо мөрөг тэнгэрийн сайн тэгээд духныхын төмөн гүшлээд Уйлям Хурвагийн амьд сураг дуурсгаж гэлсэн үгүйхэн гэгэн гишлэмгийн амьд үг болсон буян дуурлууд маань үеийн үед одоо урт наслаж илбэг сайхан сургаалаа. Монголын одоо ирээдүйг болсон залуу хойш үедээ өвлүүлж одоо ингэж үлдээх болтугай гэсэн хэрэлийг өргөн дэвшүүлж байна. Миний хувьд нэгдүгээрт Монгол хүн болснондоо төрсөндөө баярлалаа. Хоёрдугаарт нь би завхны хотод төрж ирсэндөө маш их баяртай юм аа. Тэгээ би одоо Монгол улстай нэг хийж гүйгүүсийн гайгүй гэсэн ер нь соёл урлагийн салбарт Монгол улсаа одоо яаж дэлхийн олон улсын хэмжээнд аваачихгүй гэдэг талаар бүр бага наснасаа бодож байсан. Тэгээ энэ манай урлаг гэдэг бол ерөөсөө агуу их шинжлэх ухаан хүний хүмүүжүүлдэг боловсруулдаг гэгэрүүдийн соён гэгэрүүдийн ийм урлаг гэдэг ийм алдар тайлбарлахгүй шинжлэх ухаан юм аа гэж улс том иргэнүүд хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ урлаг гэдэг маань ерөнхийдөө дотроо бол ардын урлаг, цэнгэний урлаг, сонгодог урлаг гэж байдаг. За энэ ардын урлагаараа хүмүүс одоо өсөж боож төрнөж хүн болоод цэнгэний урлагаараа одоо цэнгэн наадаж дараад нь сонгодог урлагаар соён гэгэрдэг ийм журамтай. Тэгээ Монгол орн одоо сонгодог урлаг гэдгээр энэ хоцрогдсон бараг байхгүй шахуу байсан энэ үед одоо биднүүд тэр үеийн зөвлөлт бод улсад явж энэ сонгодог урлаг гэдгийг суралцаад Монголдо сонгодог урлаг бий болгож хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн улсууд энэ гал дахиажлын мэдчилгээг Монголынхаа нийт ард түмэн тэн дотор завхан нутаг тэн дотроос би төрж өссөн Тэлмэн нутгийнхаа нутаг усны хүн ардад гал жилдээ дахиажилдээ эрүүлэг ад жаргалтай сайн сайхан явж байгааг яриа. Сэтгэлийн тооноор уулын гэрэлтнэ Сэмэрхэн дотогшоо нулимас бомбороно Баллагар тавар тэргэдэмэн зумрэдэсэ Дорны намуухан отхон тэнгэрнэ Хангаратлахан итсэгэши Хамтац хөрмөндэ багтац түстэгдэ Отхон тэнгэрэмэ Монгол зонголон таавдэх өмнө төрийн шигнэлт ардын жүжигчин зууны манлай циркийн жүжигчин Норов Самбууга бас мэдлэгээр дэвшүүлэхэд бэлэн болоод байна. За юуны өмнө энэ сайхан өргөөнд хорон цугласан завхнаас төрсэн завхнаар уурдаг нийт ахмадуудад та бүхэндээ алтан унжлагт дахиажилын мэндчилгээ дэвшүүлж сар шиндээ сайхан шин дээрээ гэж хүсэн ирвэ. За энэ дэвшааныг ашиглаад төрсөн нутгийнхаа хөдөлмөрчид ялангуяа сонгон хайрхан уулын ар өврөөр нутгалдаг самт маргал сумын малчид хөдөлмөрчид болон сонгон сумын малчид хөдөлмөрчид та бүхэндээ дахиажилдээ ажлын өндөр амжилт гаргаж төл малаа бүрэн бүтэн өсгөж үнэтэй сайхан үйлчлэхийг хүсэн ирвэ. Тэгээ би бол өөрөө цэргийн хүн. Би 10 дугаар анги төгсөөд цэрэг рүү би орсон. Яг үнэ хэлэх заримдаа би бас боддгийн шүү. Яг 18 настай 20 хэдэн хүн жагсаачгаад ингээд би ч баг зэцэл авсан шүү дээ. 3-4 хүн сар болоод. Тэгээд ингээд хүн загнаад ихэдсэн заримдаа хийх явцсан болоод би тэрнээс үүдэлтэй бол өгж бодож байгаа юм. Одоо ажиллаж амьдарч байгаа олон сайхан генералууд, цэргийн олон сайхан дарга нар, хурандаа нар, энэ цэргийн одоо тэнд чинь цэргийн 2 чанга байна уу? Энэ ангийнхандаа тэгээд би түрүү хэлсэн сумынхандаа их жаргалтай цэнгэлтэй та бүхний сонссон бодсон чинь сэтгэл жилэн бүтгэж байх болтугай гэж өрөмөр байна. За ингээд гарч байгаа энэ гал дахиад жилдээ
та бүхэн их жаргалтай л байгаарай. Тэгтээ зэрэг болоо юу чинь. Баярлалаа. Харшгүй хүчит эрнгийн өгчүүтэй аммаг мандатаа сар дэдистэй зомлоны хаа заяаг тарсуштэй багадаж зурван шүтэн Дорны их найрагчийн үдэлж буусан нутаг гэж одоо Завхан нутгийг бол ингэж одоо нэр иддэг. Тэгээ тэр сайхан найрагчийн үлгийн нутагт яахан яриггүй онгод тиймэрийн охиулсан бадрангуй сайхан яруу найрагчид заман одоо Монголын зохиолчдын одоо сорулсан ийм одоо улсууд төрсөн байдгийг. Тэгээ одоо та бүдийнхөө би төрийн шигнэлд яруу найрагч нийтлж Цэндо таныг хүндэтгэн өргөж байгаа да. Баяртай байна. Одоо их сайхан үг хэдийгээр бодоод байсан ч одоо тэгээ очир утгаа одоо очир утгай нар тэгээд одоо бусад дарга нар төрүүлээд ингээ хилчлээ. Одоо би ерөнхийдөө бол их л олон газар бүх хүнд эндэн дэва завхныханд мэд хүрэх гэж бодоод байсан. Та нар маань хэллээ. Тэгээ одоо энэтэй би санал нэг байна. Хувь тавилан хүнийг нэг газар төрүүлдэг. Хувь заяаны салхи хүнийг хорвоогийн өнцөг булан бүрт авэчдаг тийм ээ. Ийм болохоор өнөөдөр энэ мэндчилгээг би нутаг орноо сахиж үлдсэн ах дүүс амьдралын ирэхээр хорвоогийн өнцөг булан бүрт 475 төв хаанагтай яваа. Завхан гэдэг урдаа тодтолтой найз нөхөд ах дүүстэй эх орныхон газар өхөнд хөдөлмөрлж яваа үе тэнгийнхэн Ахмад үеийнхэндээ ингээд энэ баярын сайхан мэндийг хүргэж байна. Энэ одоо дахиад жилч бас нэг тийм алтан одоо унжлага тэг бүгж биш унжлагтай тийм ээ. Тэг нэг бас хөөрх юмтай юм байна. Тэгээд та нөхний маань ажил үйлээс бүтээл одоо бас нэг ажуудаа нэг тийм хөөрхөн алтан унжлагтай онд минь ороод тэгээд жилийн цагаан сараар зөвөрөө мэд сайхан золгож энэ сайхан манай одоо аймгийн төдийгүй манай улсын манай үндэсний шинжил ухааны улс төрийн одоо нүүр болсон олон энэ ахс дээдс маань урт насалж байн одоо ерөөлөө хайрлж байгаасаа гэж бас хүсэж байна. Монголчуудын тусгаардаг хэмэрлүүн дайны нэг болсон 93 наадмын Монголын морины ертөнцийнхнийг төлөөлж энэ нэвтрүүлэгт орж байгаадаа бүр их хэрэгтэй байна. Монгол улсын тод манлаа яаж сандалэг, Монгол улсын тод манлаа яаж давг дорж, Монгол улсын тод манлаа яаж ташуулж байгаа. Ингээд одоо бид дөрөөр жишээ авахд морины ертөнцийн амжилтаараа нийт 21 аймагт одоо 2 дугаар байранд орж явна. Удахгүй бидний араас залгамжлах олон сайхан залуу уяач нар Монгол улсын манлаа уяач Энкволд, Монгол улсын манлаа уяач Баярхүү, Баян жаргал гэд олон сайхан залуучууд энэ цолны босхон дээр ирчихсэн Монгол төмнөө баярлуулж байгаа явдал туйлын их баяртай байдаг. Энэгээрээ ч нутаг орноороо бид их баяр багталтай байна. Ингээд газрын алтан доостууд төр засгийн шийдвэрээр зохион байгуулагдсан олон 10 наадамд энэ жил зөвхөн завхнаараа угалсан олон залуучуудын 20 гаруй айраг төрөө авсан амжилтаар дахиад жилдээ золгож байгаа ийм сайхан амжилтыг та нарт уламжлахад таатай байна.
ингээд одоо дэлхийн ертөнцөөр тарж амьдарч байгаа монголчуудаа завхан нутгийн зон олондоо надтай ажиллаж амьдарч байсан хамт олондоо сар шинийн минь төргөж дахиад жилдээ өнөр өтгөн аз хэмэр морины босоо цагаан хэмэр ямх дэвэх болтугай гэж ийм ерөөл дэвшүүлье. За хүндэт сайхан зонголон монголчууд таавхандээ хүржвэ. Отхон тэнгэрээс орон даяар хүрэх сар шинийн мэнчилгээ маань утга төгөлдөр сайхан одоо үргэлжилсээр байна. Тавлаж боосон сумны утгаар таван хүүгэндэн сургаалan альсан ухаан талун гоочийн удам миний Монголын бүсгүйчүүд ямар хүчтэй вэ гэдгийг дэлхийд одоо нотолсон нэгэн сайхан гайхамшигтай бүсгүй үлийн сайхан одоо жаргалын хомир урагдаад байна. Энэ бол одоо дэлхийн ноён оргил болсон 7 оргилд Монгол улсынхаа алтан суйн төрийн далбайг мандуулсан. За дэрх 7 одоо оргилд хөл тавьсан анхны монгол хүн хэмээн түүхэнд нэрээр даргалсан энэ сайхан одоо хүн бол Монгол улсын гавьяа тамирчин олон улсын хэмжээний мастер. За Бадамгарвын Гангаамагч маань урагдан ирсэн байна. Танд би хүндэтгэл үзүүлэн микрофон хүргье. Монгол гэдэг Монгол улс одоо Монгол туурхтан гэж хэлж болно. Дэлхийн Монгол туурхтан өнгөрч буй мэчин жилдээ анхныхаа 7 твийн ноён оргилд хөл тавьсан анхны монгол хүнээ үлгийдэж авсан энэ сайхан амжилттай энэ сайхан мэдээгээр мэчин жилээ өгтөж одоо өнөөдөр сар шинийн алтан онцлогт дахиад жилдээгээ залгаж байна. Тэгэхээр Монголын уулын спортод анх хөл тавьсан одоогоос 20 хэдэн жилийн өмнө очрооны хайрханаараа эхэлж байсан. Өнөөдрийг өнгөрсөн 20 хэдэн жилийн хугацаанд монголчууд маань миний биеэр тогтохгүй бүх Монголын уулчид маань өндөр амжилттайгаар 60 жилийг ардаа орхисон байгаа. Миний бие 20 хэдэн жилийн хугацаа өнгөрчээ. Тэгэхээр нийт монголчуудаас барахгүй миний одоо их нутаг болсон завханчуудаас олон сайхан уулчид төрөн гарсныг би бас хэлмээр байна. За миний ахмад уулчид бол Найдан багшаас маань ихсүүлээд Чадраа балах, Баян цагаан, за Монгол Улсын гавьяа тамирчин Болдбаатар. За сүүлийн миний үеийн авирчваа одоо орон нутагтаа амьдарч байгаа олон улсын хэмжээний мастер Батманлаа байна. Дэлхийн 8000-тай 14 оргилын нэг дээр сооло буюу ганцаарчилсан авиралтыг хийж амжилттай гарсан ийм мундаг залуу байгаа. За мөн одоо Сэрэтрийн Бат Эрдэнэ Эверест гарсан бас нэг залуу байгаа. Энэ бол мөн Чойж гаваагийн тэр биш олон улсын хэмжээний мастер гих мэтийн дурдаад байвал олон сайхан завханчуудаас төрсэн уулчид байдаг юм аа. Нийт монголчууд Монголын уулчдаа бүс нийт монголчуудаа Монгол туурхтан бүх хүмүүстээ энэ дахиад жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Сэнхэр зам болд дахин мэнгэлэвэ Цэцэг хүнээр нутгаал тэнцэнэ Госодол тасурагоонда Госинграшэл затлын очноби Тэнгэрмэн
Өнөөдөр сар шинэ тэмдэглэж сар шинийхээ золголтыг хийж байгаа азааб урлуудаа ад жаргал хэрүүлэнг хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Өнөөдөр төрийн хүний хувьд бас ахмад хүний хувьд ирээдүй болсон залуучууд маань миний үеийнхэн ахмадуудаа дээдэлж тэдэндээ ад жаргалтай сайн сайхан байлгахын төлөө бид шинэ ондоо дахиад жилдээ бас өмнөх жилүүчгээ улан илүү ажиллаж хичээ зүтгэх болно гэдгийг хэлмээр байна. Энэ удаа ардчилсан намд итгэл өгж Завхан аймаг ардчилсан намд улсын хэмжээнд хамгийн өндөр санал өгсөн учраас их хуралдан аймагтан орон нутагт нь ялуулсан бид энэ итгэлийг дааж ачааг үрж явах болно тийм учраас та бүхэндээ баярлалаа гэж сар шинийн өмнө би хэлэх үүрэгтэй гэж бодож байна. Ардчлалаар овоглож өнөөдөр ажил хийж байгаа төрийн ажилд очисон овоглоогч Монгол төрийн төлөө ажиллаж байгаа бүх хүн хичээ зүтгэж ажиллах ёстой. Би төрийн хүний хувьд 5 сайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн засаг даргатай тохиролцож хөтөлбөрт нь оруулсан байгаа. Нэгдүгээрт нь сайн малчин хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт нь сайн бизнес хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. За гуравдугаарт нь сайн эмч, сайн багш, за тавдугаарт нь сайн оюутан гэсэн энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бид төлөвлөж ажиллаж байгаа. Алтан унжлагт дахиад жилдээ та бүхний гэр орон ад жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын хөрөлийг дэвшүүлж байна. Баярлалаа. Дээл үсэн Тэнгэрлэг гэдэг миний сайхан Монголын дээж өхнийн тэнгэртэн өргөдөг бидний сайхан Монголын дэлгэр сайхан одоо ах дүүс маань энэ сайхан одоо алтан унжлагт дахиад жилдээ элэг үтэн сайхан шинэлээрээ оройн дэд болсон отгон тэнгэр хайрхнаараа өгүүлсэн энэ сайхан алдардан сууднууд маань та бүхэндээ энэ сайхан отгон тэнгэрийн орноос орон даяар хэмээх сар шинийн мэдлэгээ өндөрлж байна. Бор цоохор өктөргүйд бадамсан дүлтэй их цагаан гул минь байгаль дархны уралсан бадар хундагтай хаан суурга минь Монголын зонголныг үеийн үед тэтгэн байхын үлзий сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье.
Ямар түүхтэй эртний хоотой Амттай хотод мэргэн хувилгаатай